За энэ одоо татвар төлөгчдийн хувийн гэрчлэлийнхний Монгол улсын ард иргэдийн одоо хуруу өмсөө хугалж яаж нэг хэдэн төгрөг татвараар аваад тэгээд бас уул уурхаагаас орж ирсэн мөнгөтэй нийлүүлээд ингээд улс үеийн төсөөг нэрээр санхүүжүүлж байгаа бах та энэ ялан байгууллагуудыг. Тэгэхээр нэг хэд хэдэн асуулт асуумаар байгаа. За одоо яг ингээд хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна гэж сая аудит хэл магадгүй гэж хэлэх шиг боллоо. Тийм юм байна уу ахгүй юу? Би бол орон тоог бол өшөө гасах ёстой гэж ойлгоод байгаа. Харин ч баг гасч. Өшөө цаашдаа бол 100 яман 60 ухнагч их олон дарга нартай байгаа шүү дээ. Олон ч ямтай байгаа. За тэгээ аудитаас асууя. Сонгуулийн мөрийн хөтөлбөргээд аудитэд шалгуулдаг өгдөг мөрийн хөтөлбөр намууд. За тэн дээр бол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн үе Монгол ардын нам гэхэд л одоо 25%-аас гэтрүүлэхгүй улсын төсөвт бөөгнүүлэхтэй гэсэн ийм зүйл заалт байгаа. Одоо хэд болцсон байгаа вэ? Энтэй ч нийцэж байгаа юу? Ямар байгаа? Тэрийг нэг асууя. За нөгөө талаар бол за муур хулган барьж явах хэрэгтэй. Энэ хууль зүйн байнгын хорон дээр хууль зүйн харьяалтай энэ албан тушаалтнуудаас асуумаар байгаа. За энэ авилга албан тушаал энэ бүх хэрэгчин бол одоо гитэрчжээ. Энэ дээр одоо ажиллаж байгаа, энийг одоо байранд тавьж байгаа, хийх ажлаа хийж байгаа юм байна уу? Байхгүй шүү дээ. Одоо гадны хөрөнгө оруулалт гэхэд одоо байхгүй. За тэр оюутлагын хөрөнгө оруулалт оруулж ирж байгаа гадны байгууллагын хүн рүү бол халдчихлаа шүү дээ нүдэн дээр. Улаан цагаан. Тэгэхэд юу ч хийхгүй байгаа. За тэр шүүх. Энэ олон авилгын хэрэг, албан тушаал хэрэг явж байхад хамгийн бага зүйл заалтаараа 20-30 сая торгоол гаргаж байгаа. Тэгээ ийм байхад одоо татвар төлөгчдийн мөнгийг энэ одоо юунд байд юм бэ? Би хэдэн тоомоо хөдөлтөд ах сонирхол алга. Яагаад ийм үр дүн байхгүй байна вэ? За бүх байгууллага дампуурж болно. Тэр дотор ганцхан юм бол шүүх хараа тусаар ажиллаж байвал бас ч гэж гайгүй. Тэгээ дээр нь гадны хөрөнгө оруулалт байвал. За тийм ч учраас шүүхийн зардлыг хуулиараа гасчулдаггүй. Гассан юм байгаа юу байхгүй юу? За бусдынх нь бол гасхад одоо улс орон хүнд хэцүү ард түмний байдал ийм байгаа үед бол бас болох талтай гэж үзэж байна. Ийм хэд хэдэн асуулт байна. За хамбат гишүүний эхний асуултанд ерхий аудитор 3 номерын микро хариулъя. Гамбат гишүүний асуултанд хариулъя. За тодтгол дээр бол хууль заасны дагуу үндэсний аудитын газар бол 3 асуудлаар одоо шаардлага хангаж байгаа хэсэг талаар дүгнэлтээ гаргаж оруулж ирсэн байгаа. За энийг бол улсын хурал дээр болоод танилцуулсан. За тэрэн дээр гарсан зарим саналаа сая танилцууллаа. За намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт холбогдсон асуудлаар бид нар бол дүгнэлт гаргадаггүй. Тийм учраас энэ дээр бол би одоо тэрнтэй нийцж байгаа хэсэг талаар бол хариулт өгч бол хариулт өгөх боломжгүй байна. За саяын дурдсан саналууд дотор төрийн албаны үйл ажиллагаанд нөлөөлөх асуудал гэдэг дээр нэгдүгээрт бид нар бол энэ оронтой бууруулахтай холбоотой асуудлыг бол 26-нд тавьсан зорилт учраас наашин татж байгаатай бол бодлогын хувьд бол зөв байна гэж харж байгаа. Гагцхүү одоо ажлын ачаалал, за ажлын хийдэл давхардал дээр одоо ажлын зураг авалт, хяналт шинжилгээ үнэлгээ хийсний үндсэн дээр шийдвэрлсэн бол бодиттой байх байсан гэдэг ийм саналыг нэг хэлж байгаа. За хоёрдугаарт нь ингээд оронтойг бууруулчаад нэгэнт бууруулсан тохиолдолд дахиад орон гарж байгаа оронтоон дээр буюу тэтгэврт харсан хүний оронд бусад орон гарж байгаа суларч байгаа оронтоон дээр одоо томилгоо хийхгүй байх гэдэгтэй бол санал нийлэхгүй байгаа. Яагаад гэвэл энэ нэгэнт энэ төсвийн хууль тодтголын зорилт бол биелэгдээд хасагдчихна. Тэрний дараа дахиад одоо томилогд амьдрал баян янз бүрийн одоо тохиолдол үүсгэхэд тэрэн дээр одоо томилгоо хийхгүй байх гэдэг нь бол жинкнээсээ төрийн үйл ажиллагааны хэвийн байдалд бол нөлөөлж болцсохгүй гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг нэгдүгээрт онцгойлон анхаараач гэж ингэж бол хэлсэн. За хоёрт нь бол энэ одоо ажлаас чөлөөлж байгаа одоо төрийн албан агчдын тэр хуулийн дагуу авах тэтгэмжийн асуудал дээр нэгмөр шийдвэрлэж өгөхгүй болвол төсөв захирагч нар ингээд хууль хүчин төгөлдөр боломогц асуудлаа шийдэх ёстой. Гэтэл тэр асуудлаа шийдэх асуудал төр жоохон хүндрэл бэрхшээл үүсч болсошгүй байна.
Тийм учраас энэ гарч шийдлийг бол гаргаж өгөөч гэдэг ийм асуудлууд дээр бид нар бол саналаа бас оруулж ирж байгаа. Баярлалаа. За Ганбат гишүүний дараагийн асуулт нь шүүхийн ерхий зөвлөлийн дарга мөнгөн цэцэг хариулна. 5 номер микрофон. За та бүгдийн өдрийн амгалан айлтгая. За шүүгчийн цалин хүс болон шүүхийн үйл ажиллагааны зардлыг бууруулахгүй байх тухай зохицуулалтаа буюу заавал биелүүлэх үүрэгтэй засаглалын 3 эрх мэдлийн хэрэгжих, ерөөсөө тэнцвэртэй хэрэгжих, шүүхийн бие даасан байдлыг хангах гол баталгаа бол ерөөсөө эдийн засгийн баталгаа байгаад байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл Улсын их хурл 24 оны шүүхийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хамтран хэрэгжүүлэхээр одоо шүүхийн шинтгэлийг хийхээр төлөвсөн одоо ажлууд маань үнэндээ бол яг энэ 25 оны энд төсвийн төтөлбөр бол хийх боломжгүй болж гарч байна. За нэгдүгээрт 26 оны 1 сарын 1-ээс шүүх байгуулах тухай хууль хэрэгжих ёстой. За энэтэй холбоотой бүх зардлууд бол бас хасагдсан. Хэлбэр ажиллагаа нь 25 оны 1 сарын 1-ээс мөн хэлбэр ажиллагааны дүүргийн эргэн эрүүгийн тойргийн шүүх бол анх шатны шүүх байгуулагдсан байгаа. За үүнтэй холбоотой бас тоног төхөөрөмжийг